Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө. Тэгэхээр бид олон улсын эрх зүйгээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө гэдэг нь ямар утгатай болох талаар үзье. Хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Энэхүү эрх нь бид аль ч хэвлэл мэдээллийн хэрэгслэр бүхий л төрлийн санаа мэдээллийг ямар нэгэн цагдан хяналтгүйгээр хайж олох, хүлээн авах, түгээх эрх чөлөө юм. Энэ эрхийг хэрэгжүүлэхийн хамт бид үүрэг хариуцлага хүлээдэг. Хүмүүр эрхтэй үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө хүмүүрт хамаатай. Үндэс угсаа, гендер, яс үндэс, нийгмийн гарал, шашин шүтлэг, хэл, улс төрийн үзэл бодол, эд хөрөнгө, хөгжлийн бэрхшээл, нас, бэлгийн баримжаа болон бусад ямар нэг байдлаараа хэн ч ялгуурлан гадуурхагдах ёсгүй. Бид бүгд мэдээлэл эрэлхийж хайж, хүлээн авах, бусадтай хуваалцсан түгэж болно. Энэ эрх чөлөө зөвхөн өөрийгөө илэрхийлээ зогсохгүй, бусад их сурвалжаас олж цуглуулсан мэдээлэл, үзэл бодол, санаа зэргийг хэлнэ. Их сурвалж бүрээр мэдээллийг чөлөөтэй түгээж, дамжуулж болох ба энэ нь олон янзын хэлбэртэй байж болно. Үзэл бодлоо илэрхийлэх гэдэг нь өөрийн гэсэн үзэл бодол, санаа байна гэсэн үг юм. Олон танигдсан хэн нэгэн этгээд рүү чиглэсэн зөрүүтэй санал, маргаантай зүйл байж болох ч зөвхөн үзэн ядалт хүчирхийлэлтэй холбоотой зүйлийг хязгаарлаж хориглодог. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нь улс үндэстний хөлийн заагаар хязгаарлагдахгүй. Улс орнууд хэл хязгаарыг үл харгалзан ямар ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулах энэхүү эрхийг хүлээн зөвшөөрөх ёстой. Хүмүүсийн өөрсдийгөө олон янзын хэлбэрээр тухайлбал зурагт хуудас, дүрслэх урлаг, театр, кино, бүжиг, хөгжмөөр илэрхийлж байгаа нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээр хамгаалагдсан юм. Цагдан хяналтгүйгээр эрэлхийлж хүлээн авах, түгээх эрх чөлөө юм. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зарим тохиолдолд олон улсын эрх зүйн дагуу хязгаарладаг бөгөөд үүнд шударга сонсгол хийх зэрэг онцгой тохиолдлуудад цагдан хянах зорилгоор хязгаарладаг байна. Улс орнууд иргэдийнхээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хүндэтгэх, хамгаалах, хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох ёсгүй. Түүнчлэн хүмүүсийг энэ эрхээ эдлэх боломжоор хангахын тулд идэвхтэй арга хэмжээ авах ёстой. Жишээлбэл үндэсний цөөнх нь их хэлээрээ өөрсдийгөө илэрхийлэх, улс төрийн болон нийгмийн үйлчилгээнд идэвхтэй оролцох ёстой. Төр засаг болон ашиг сонирхлын зөрчилдөд хувийн хвшлийн компаниуд нь хэвлэл мэдээллийг монополчлох буюу дангаар эзэмших ёсгүй юм.